Би ерөөхдөө интерактив хичээлийг бол ихэвчлэн баттгал хэсэгтээ ордог байгаа. Интерактив хичээл нь өөрөө энэ хүүхдийн сонирхлыг татгууц, өнгө үзэмжтэй, дасгал даалгавартай байдаг болохоор хүүхдүүдийн өнөөдрийн үгзэн хичээлийг ингээд баттгаад ороход айгүй дөхөн болж өгдөг. Тийм ч учраас би эцэг эхчүүдийг бас энэ интерактив хичээлийг гэрт нь бас ингэж хамтарч хийгээсэй гэдгийг айгүй хүсэж байна. Яагаад гэхээр багшийн өгсөн даалгаврыг гэртээ очиод ингээд яг цаасаар ингээд ганцаараа хүүхэд хийгээ суух бас нэг өөр эцэг эхчүүдтэйгээ нийлээд тэр сонирхолтой дасгал даалгаврыг хамтраад хийвэл бас нэг өөр. За өнөөдрийн хичээлийг илүү сайн ойлгож авнаа гэдгийг би бас хувьдаа бодож байна. Тийм учраас бусад багш нарыгаа ч гэсэн эцэг эхчүүдийг интерактив хичээл гэж ийм хичээл байдаг шүү. Интерактив хичээлийн тухай ойлголтыг эцэг эхчүүдтэй бас хүргээсэй. Тэгээд эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ хамт интерактив хичээлийг хий гэж бодож байвал мэдлээ цэгийн руу ороод суралцагч талбараас нь хүүхдтэйгээ хамт интерактив хичээлийн одоо 1-5 дугаар ангийн бүх агуулгууд багтсан зөндөө олон сонирхолтой хичээлүүд байгаа. Түүнээс хүүхдүүдтэйгээ хамтраад хийгээрэй гэж хүсэж байна.